Улсын хурал одоо ерөөсө бүх юмний буруутан болоод байгаа юм бол байхгүй шүү дээ. Та бүгдийн оруулж ирж байгааг л бид нар баталж байгаа. Энд нэг их өөрчлөл одоо улсын төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлээд исэн зүйл байхгүй. Сүүлийн хэдэн жилд харин эсэргээрээ зарлагаа айлхаар бууруулъя, алдагдaltaгүй болыг хэмтчлэн санаарчлыг улсын хурал өөрөө гаргаж илүү их ажил хэрэгш явж байгаа гэж бодож байгаа. Яг үнийг хэлэхэд 2026 оны төсвийг батлахад 2 их 80-ийн шин төсөл хөтөлбөрийг засгийн газрынхаа насыг 4 сараар уртсахын төлөө 2 их 80-ийн шин төсөл хөтөлбөрийг тавьсан шүү дээ. Улаан ногоон лазаар өргөж жагаад. Тэгээ энэ бол үнийг хэлэхэд одоо үүн дээр энэнийхээ хөрөнгө оруулалтыг та бүхэн маань аваад явж байгаа. Тэгээ ийм үнэтэй улс төрийн сонголтыг хийчээд одоо энэний бурууг иргэдийн карманд орох гэжсэн мөнгнөөс хасаад одоо утгагүй дээ уг нь. Яг тэгээд тэтгэвэр цалин тэтгэврийг бид нэмэхийн тулд инкэсээр аргагүй гэдэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтуудаар эдийн засгийг одоо бид нар дэмжих гэж байгаа гэж байна. Яг татврын мөнгө иргэдийн карманд үлдэхээр эдийн засаг ч гэсэн бас адилхан үүсдэг. Энэ хоёрын таа хүн маань харин эдийн засгийн хөгжлийн яамбал юу хийх ёстой гэхээр энэ хоёрын хоорондын аль нь илүү эдийн засгийг өдөөх вэ гэдгийг л тооцох ёстой. Тийм үстэй. За дээрэс нэмээд төсвийн бодлого үргэлж ингэж тэлж яваад ахаар мөнгөний бодлого ажиллах ямар ч орон зай байхгүй болчихсон. За үүнээс үүдээд уг нь бол ажилгүйдлийн асуудлыг хариуцах эдийн засгийн өсөлтийг зарим улс орны төв банкны тухай хуулинд байдаг. Яг бол хамгийн том ажил олгогч хувийн хвшил төр биш байхгүй. Төр хэдийд энийг төсвийн бодлогоор дэмждэг гэхээр эдийн засгийн маш хүнд үед төсвийн бодлого оролцож эдийн засгаа бид нэр дэмжих арга хэмжээ авахгүй болохгүй байна гэдэг. За манайх бол төсвийн бодлогонд дандаа хэтэрхий хүчтэй гар дүрж оролцоод байхаар эдийн засгийн бодлого ерөөсөө ажиллаж чадахгүй, түүнээс үүдээд зээлийн хүн маш өндөр, хувийн хвшил маань ерөөсөө ажиллаж чадахгүй, ажлын байр тэнд бий бол хүнд болчиход байна. Би улсын хурлын зөв буруугийн асуудлыг ердөө хөндөг. Засгийн газар улсын хурлаас баталсан хууль тогтоомжийг мөрдөж байгаа. Баталсан зардал маань орлогоосоо даваад байна. Хөрөнгө оруулалт эрсдэлд орох нэ. Гадаа зээлийн ашиглалтаа нэмэхгүй бол эдийн засгийг одоо эрэлтийг дэмжих өөр бодлогын арга хэмжээгүй болчлоо. Алдагдлаа 1.5% оруулъя. Үүгээр эдийн засаг үйлчлэгийн салбараа дэмжье. Гэдэг л бодлогод шүү дээ. Мэдээллүүдийг л өгөөд байгаа байхгүй юу? Эрсдлийг тооцлоо, нөхцөл байдлыг гэж хөрнж байна. Одоо энэ дээр улсын хурал шийдвэр гаргаж, тэр гарсан шийдвэрийг засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Ингээл явдаг шүү дээ. Энэ дээр зөв буруугийн асуудал ердөө байхгүй. Урсгал зардал огцом нэмэгдсэн бод ачаалал нь төсвийн орлогоосоо давчаад байна. Зардлаасаа даваад санхүүжил болохгүй байна. Энэ нөөтийн буцаа олголтын хуулийг хэрэгжүүлэх үү? Цалин тэтгэвэр дээр анхаарах уу? Хөрөнгө оруулалтаа зогсоох уу? Энэ гурван сонголтыг л одоо нөхцөл байдал ингэж эдийн засгийн нөхцөл байдал юм байна. Энэ дээр сайн хэлцээд шийдвэр гаргаад өгөөч л гэж байгаа зүйл шүү дээ. Тэрнээс энд бол их хурлын буруугаас болоо, засгийн газрын буруугаас болж байгаа зүйл алга. Үнэхээр төсвийн эдийн засгийн одоо огцом төсвийн дарамтууд энэ инфляцтай холбоотойгоор ойрох дорн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийгээр л ийм нөхцөл байдал орж дэлхийн улс орнууд хариу арга хэмжээгээ төлөлөөд төрөл бүрийн одоо бодлогоодыг л янз янзын бодлого арга хэмжээг хэрэгжүүлж байна шүү дээ бүгдээр. Тэгээ манай хэрэгжүүлэх бодлогын эхний дэвшинд энэ гурван зүйл төсвийн хүрээнд дагуулад 2 хууль орж ирж байна. Харьцангуй нөгөө экспорт маань бас овоо боломжийн нэг үе бодвол дэдлэгийн мөн үеэс овоо бит болон үний дүнгээр овоо яваад эвтэйхэн бас тоо үзүүлэлт гараад байна. За шатхуунтай холбоотой үүсэх эрсдлийг нэлийн бууруулаад, докторжуулаад, нөөцбөрдүүлээд эхэлж байна. Тэгэхээр бид бас жоо ажиглаж байна л да ингээд. Тэрнээс анхны хөлбөр бол одоо яаралтай одоо нэг удаагийн ковид үеийн хууль шиг одоо эрсдлийг даван туулах юм хуулийн төслийг бас бэлдсэн байсан. Бас нэлээд хүлээж байна. Одоо энэ асуудал шийдэгдэх болов уу гэж бас хараад нөлөөллийн судалгаануудыг бүгдийг хийгээл ингээл байж байна. Шаардлагатай бол төсөв өргөн барих бас бэлэн байдлыг хангаж төсвийн тооцоолыг тодглын тооцоог одоо бэлдэж байна. За би өнгөрсөн бид нар ер нь үлийн төсвийн одоо сахилга батыг сайжруулах дээр өмнө нь нэлээдгүй ажлууд хийсэн юм. Одоо бид нар бол улсын хурал дээр орлогыг нэмээд байгаа зүйл байхгүй. Зарлага бид нар хамаагүй нэмж чадахгүй. Алдагдлыг угаасаа бид нар нэг нэмээд байгаа зүйл байхгүй. Сэргээрээ бид нар алдагдлгүй төсөвт батлая гэж ганц 2 жилийн өмнө ярьж ирсэн. Тэгэхээр улсын хурал дээр
зарлагыг ингээ хамаагүй нэмээд үүнээс үүдээд ийм арга хэмжээ авахаас аргагүй болоод байна гэдэг ийм юм яриад байгаад чинь лэмжлээд байгаа байхгүй. Бид нар зарлагыг чинь хамаагүй нэмээд алтаглыг хамаагүй нэмсэн зүйл байхгүй. Угаасаа энэ хуулиар хориотой байхгүй. Тийм биз дээ. Манай төсвөртөнд төсвийн доктортой байдлын зөвлөлийн сууж байгаа. За үүнийг бид нар бүр тэр үтэл үндсэн хуулийн төртөл зарим нэг төсвийн сахилгатай холбоотой зүйл залтыг хийж өгсөн. Тэгэхээр улсын хуралдаар энүүнийг та бүхэн замбраагүй зарлагыг нэмээд байгаа болохоор ийм зүйл болоод байгаа гэж бити яриач. Биднэрт тийм бараг их мэдл байхгүй болтол төсвийн сахилгуудыг амьдаа хүн сайжруулсан. Харин юу болоод байна вэ гэхээр улс руу дагаад хөрөнгө оруулалтыг жишээлбэл за одоо сая 2025 оны одоо 11 дугаар сард 2 их найдын төсвийн шинэ хөрөнгө оруулалтуудыг улсын хурал дээр тавьсан. Засгийн газрын насыг 4 сараар уртсах гэж. Иймэрхүү юмнууд дээр харин боддоор хэлэх хэрэгтэй. За дээрэс нь нэмээд тухайн жил төсөв орж ирж хахад би хүртэл хэлж ирсэн юм аа. Гэхдээ цалин тэтгэврээ тавихгүйгээр айгүй хэцүү шттэ. Инфляц айгүй өндөр байхаар байна. Иргэдийн амжиргааг дэмжих ёстой шттэ. Тэгээд тавихгүй засгийн газар өөрөө орж ирчээд сүүлдээ нийгмийн одоо юунд багш нарын жагсаал цуглаанаас үүдээд энд зарим нэг төсвийн зохицуултыг хийхээс аргагүй болсон. Эхнээсээ зүйл төлөвлөлөө оруулж ирэх хэрэгтэй байсан шүү дээ. Уг нь нөхцөл байдал угаасаа л юм байна. Ахмадын тэтгэврийг бол за багш эмчнэрийн цайлан засгийн газраас өргөн бариагүй их хурал дээр хилцүүлгийн явцад нэмэгдсэн зардал томоохон ачаал. Зөвхөн нодлон гэхэд 155 төсөл 2.4 их найт төгрөгийн төсвийн өртөгтэй төслийг их хурлын гишүүд засгийн газар өргөн барьсан төслөөс гадуур нэмсэн байгаа байхгүй. Одоо энэ жил ч гэсэн адилхан. Одоо 27 оны жилийн төлөвөө хэлцэж байна. Одоогийн байдлаар нэг их найдыг давсан санал гаргаад хураалгаал явж байна. Тэгээд энэ асуудал маань нөгөө төсвийн доктортой байдал нөгөө хөгжлийн бодлого төлөлтийн хуулиа зөрөөд нөгөө эдийн засгийн үндэслэлтэй, техник эдийн засгийн үндэслэлтэй, их усүртэй, хэрэгжих үр ашигтай байх талаа алдаад тэгээ нөгөө хэрэгжилт эргээд дутуу гардаг, баг гардаг, өөрчлөлттэй гардаг асуудал дээр шүүмжлэлтэй байдал үүсдэг. Тэгэхээр энэ сая үлтэр одоо төсвийн орлогыг 6 их найдаар хасна гэж оруулж ирээ таран гишүүд маань та нарт баярлалаа дэмжсэнгөө. Ийм мэтийн одоо дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулаад энэ төсөв санхүүтэй дотроо орчинд холбоотой асуудлыг жоохон мэргэжлийн байнга ороод нь төвлөрж ажилладаг ийм болохгүй бас арай л гитэрсэн л дээ. Тэгэхээр энэ жилийг аль болохын асуулыг давтахгүй байх талаас ингээ явж байна. Төсвийн хүрээ бол их сайн гарч байна. Одоо хөгжлийн бодлого дээр бас ингээд санал хураалгаж байгаа байдлууд нэг их найдыг даваад явж байна. Энэ дээр бид нар байр суурь хуулийг тайлбарлана, ойлгуулна. Тэгэхэд бид нар чинь энэ 5 жилийн доктортой хөгжлийн бодлоготой энийг хаанаа сагч биелүүлье. Тэндээ уялдаж жилийн төлөвөө гарна. Төсвийн хүрээнд тэрийг хязгаарлан төмдөн цангийн яам төсвөө зохиож хуваарлтаа хийдэг гэд харьцангуй бас нэг үеуд бол овоол болоод байна шүү дээ. Тэр энийг хаана хичээгээ явуучвал энэ төсвийн сахилгаваад бодлогын хэрэгжилт хангагдал хоёр талаасаа нийлээл явчих баг. төсвийн зарлагаас гадуур нэмсэн зүйл байхгүй шүү. Төсвийн зарлагаас гадуур нэмнэ гэж угаасаа байхгүй байхгүй. Одоо бид нар харин төсвийн зарлагаасаа гадуур болох гэж байгаа зүйл нь энэ гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой энэ хуулийн л зүйл залт байх шиг байна. Та бүхэн эхнээсээ инфляц 2026 онд нэлээдгүй нэмэгдэхээр байна гэж ярьж хахад Ахмадын тэтгэврийг угаасаа инфляцтай уялдуулж нэмэхээр 2023 онд нийгмийн даатгалын багц хуулийг батлахтаад би тухайн үед сайд байсан батлахтаа жил болгон инфляцтай уялдуулж тэтгэврийг нэмнэ гэд хуульчилсан. Төрийн албан хаагчдын цалин бас инфляцтай тодорхой хэмжээгээр уялдуулаад нэмэгдүүлээд ороод ирэхгүй яасан бэ? Сүүлдээ одоо энэ ордны гадаа Сүхбаатарын талбай дээр багш нар, эмчнэр жагсаад ажил хайна гэд ингэсэнд улсын хурал арга хэмжээ авахасаар арга байхгүй шүү дээ. Одоо ингээ арга хэмжээ авсан чинь та нар өөрснөө төсөөс гадуур зарлага нэмж цалин нэмээ өстэй. Одоо үүнээс чинь үүдээд нөөтийн буцаа олголтыг нэмэгдүүлэх хуулаа хүчингүй болохоосоор аргагүй боллоо гэж тэгвэл тайлбарлаж байгаа юм байна. Би тэгж ойлголоо. Харин эсвэргээрээ 2 их найдаар шинээр төсөл хөтөлбөрүүдийг шинээр тавиад төсвөө баталсан. Улс төр дагуулна. Тэгээ ийм дараа нь тайлбарыг энэ бол улсын хурлын хийсэн ажил та нарын хийснээр бид нар хийж штэ гэж та нар хийж болохгүй штэ.
Тэ яах юм, багш нар нь ажил хайцсан байж байгаад бид нар багш нарын цалин нэмэх ёстой гэдэг шийдвэр гаргахаас өөр арга байхгүй шүү дээ. Та нар өөрснөө тэрнийг засгийн газар шийдэд оруулаад ирэх ёстой байсан шүү дээ. Эхнээсээ баахан хэдэн мянган километр зам тавихаар тавьчаад багш нар нь ажил хайцсан байж байгаад улсын хурал зүг зүгээр сууж явах ёстой байсан юм уу? Одоо тэгээ хэлэхээр та нар улс төржиж улсын хурал дээр хэрэггүй зардлыг төсөөс гадуур тавиа бидтэй гэдэг